Махлын талд нар мандлаа. Хотын бидэнд энэ цаг нойрны хамгийн амттай үе. Харин энд хэдийн шинэ өдөр эхэлжээ. Далын өглөө нарнаас бус хөдөлгөөнөөс эхэлдэг. Томчуудын ажил хэдийнэ эхэлсэн хойно хүүхдүүд сэрлээ. Тэдний хувьд энэ бол эгэл нэг өглөө. Энэ айлынх морь уяад 4 үе илээжээ. Уяач Хөрлбаатар түүний гэргийн оюун гэрэл хоёр өглөө бүрийн ажиллаа ийхүү эхлүүлдэг. Өвлөгдөдөг эрдэм гэж бий. Тэр нь үгээр бус өдөр бүрийн хөдөлмөрөөр дамждаг. Сүлжээ хоёр үгээр давхурдаг дээр. Ажил өмгөл дээр зүйлээ. Шуун нэг зүйлөө. Тийм, шуун нэг. Цаадны ажил жоохон чи бараад явсан юм уу? Яасан? Би дайж авдаг үдтэй шахсан. Өтөртөө хөдөлгөж ирсэн. Тэр ирээ урдтай чи юу нь явлаа? Тэр хоёр таар явлаа. Аяг халуун цай нэг өдрийн ажлын өмнөх хамгийн тайван мөч. Зүүн тийшээ явсан юм уу? Удалгүй хүн бүр өөр өөрийн хийх ажилдаа гарцгаана. Уяаны ажил эхэллээ. Морь бүрийн соолгыг тааруулж биеийг нь ажиглана. Хурдан морь нэг өдөр төрдөггүй. Өдөр бүрийн арчилгаа төвчээрийн дунд төлөвшдөг. Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайхан.
Эрчүүд уянаас ирэхэд оюун гэрэл халуун цагаа бэлдэж. Хэдхэн хормын амралт. Удалгүй өдрийн ажил дахин үргэлжилнэ. За манай хэд өнөө өглөө арай жоохон орой болсон нөгөө юу? Байгу. Энэ хоёр. Энэ хоёр намайг боссон чинь унтаж ирсэн. Өглөө ч юм уу гэлцсэн. Андимэл. Наавд бас дөнгөж үзсэн. Маргааш тэгээ яах юм? Та хоёр мордоо ачаад оройдоо очих юм уу нөгөөдөр өглөө ирж тарах юм уу? Энэхүү. Баялахаа наадам. Оройдоо. Баясгаланбаатар бол энэ айлын 3 дахь үеийн уяач. Өвөг аавынхаа эхлүүлсэн жимийг өнөөдөр тэр үргэлжлүүлж явна. Өдөр дундаа орлоо. Тал нутагт ч амрах мөч бий. Баясгаланбаатарын хүү Одко 16 настай. Нас нь болоогүй ч аймгийн алдарт уяачин болзлыг хэдийнэ хангаж. Залуунаас олон жилийн хөдөлмөр хоёр заримдаа ийхүү нэг дор огтлцдог. Тийм шүү. Тэр шүү. Өдөө нутагч цаг үетэйгээ хамт өөрчлөгдсөн байна. Жолоо цагаараа хүүхдүүд гар утсаараа тоглоно. Эзэгхэн амралтын дараа тэдний алхах зүг дахиад л уяа. Аманбек Асханбек 2. Аманбек Асханбек 2 эхэр ах дүүс. 6 жилийн турш зуны амралт бүрийг хурдан морьтой өнгөрүүлэхийг хүсдэг болсон жаалууд. Насны морьд өөр өөрийн хуваараар хөлслөн. Уяач хүн морь бүрийнхэн өнгөаш тэнхээ гандахгүй. Өрөлбаатарын аав бүх насаараа морь үйжээ. Түүний өвлсөн эрдэм өнөөдөр хүүхдүүд ач нарт нь үргэлжилж байна. Зарим өв цаг хугацаатай хамт бүдгэрдэггүй. Харин Улаанбаат бүх болдог. За нэг цаас өрөөд.
Энэ жил Аманбек Асханбек хоёр эр өсчээ. Бэйн томрох тусам хурдан морь унахнаас нь холдож байгааг тэд мэднэ. Хүүхэд нас үлддэггүй. Харин дурсамж нь үлддэг. Эцлийн надаар бүтээр мөр их насныхаа бүрд унах уу. Бараг хүндэтж байгаа шүү дээ. Тэгээд тэр очгийгээд бас хүүхдэд байхгүй юу? Тэрнгээр л оноолоо. Зарим мөрдөө унцдаггүй. Яг уу өрөө шүдлэн дааг магаа унцсан л та. Юу хинас өдрний хоолын зэн дурлалдаг болохоор. Тэг хачаал лавна гэд. Тэгэл унцдаг шүү дээ. Муухай тэмдрэх төрч шүү дээ. Тэр хүүхд нь бүтээр байрыг эзлээ. Хооронд найраг төр аваад тэгхэн юм. Тэр хүүхд нь бараг бүгд л Нар махлын талын цагуур жаргажээ. Өнөөдрийн ажил өндөрлөв. Гэвч уяач хүний амьдрал улирлаар бус өдөр өдрөөр үргэлжилдэг. Маргааш нар дахин мандан